Энэ бичлэг хүрч байгаа тухайн өдрийн мэндийг хүргэе, тухайн бичгийн мэндийг хүргэе. Тэгээд би 11 сар 12 сар тэгээд 1 сарын энэ хүртэлх хугацаанд дан шилэн төрхөтэй хав наврын готалтай байсан. Тэгээд ээж загнуулаад илүүр хэсгээр болоод тэгээд өвлийн гутал тэгээд ноос ундаад ирлээ. Ёо энэ гутал аммаар авахгүй юу? Бид гутал алдахгүй авахгүй юу? Тэгээд таалагдсан гутал маань болохоор тэгээд таалагдахгүй. Бид амар хөтлөөр авсан. Яаж макс машины лангон дээр исэн гутал шаарлаа. Тэр лангуу баг ийм макс маштай 3 баг шүү. Яг адилхан гутлын загвартай 3 лангуу байсан. Тэгээ би бодож байгаа дээрээ царайлаг хүнээс мөчж авахар шийдлээ. Окей. Яа би царай авдаг. Юм байгаад баг өөртөө 1 сарын баг худалдаа авсан. Өнөөдөр болох 1 сарын 5. Ямар ч тийм намсан давсан. Зүгээр хар зузаан л гэсэн. Тэгээд зузааны авсан. Тэгээд дотортой. Гоён гээд авсан. 45,000 төгрөгөөр авсан. Тэгээд нүүрэн дээр ингээ батг гарсан байгаа. Тэгээд батганы наалт авсан. Анхудаа төшөж үзсэн. Тэгээд одоо гутал. Яг нэг гутал авчихсан чи ээж рүү видео кал хийж харуулт байхгүй шүү дээ. Юу аим хөвшин тавартай гутал авт ингээ болтгүй. Тэгээд Starbury авсан. Тэгээд Starbury Pocket зэрэг бол хайр юм. Тэгээд жуус миний цалин ер нь тиймэрхүү аппликейшн байхгүй л шууд мөнгөөр авах хэмжээний цалин байхгүй юм даа. Тэгээд ийм гутал авсан. Ийм гутал үү. Гэтэ надад яг үндэ энэ өөрөө юм гутал шиг санагдсан л та. Тэгээд миний ажил офс болохоор тэгээд яг ийм гутал хэрэгтэй. Надад тэрнээс биш бодик темплан байгаа байхгүй юу? Гэтэ ажил дээр өмсөхөд арай тохиромжгүй. Тэгээд ийм төрөйтэй асан бол гутал таньгаас 550,000 төгрөгөөс 20% хямдраад 452,000 гэсэн. Тэгээд Starbury хийсэн. Тэгээд амарч болж дээ. Одоо таалагдсан болно Starbury Pocket зэрэгээр авсаар итлээ. Тэгээд нэг юм гутал авлаа. Тэгээд тодорхой нь болохоор ийм доор авчдээ дээрээ жоохон нэмэх юм өстэй. Тэгээд жоохон том байсан. Би 37 өмсдөг. Тэгээд 30-37 нь жоохон том байсан. Тэгээд дотор нь би жоохон зузаан носон тэмээний ноосоо өмсч юм өмсч болох юм гэж бодоод тэгээд 1 сар энэ сүүл 2 сар ихээр жоохон гутарч магадгүй гэд тэг гутлаасан. Тэгээд миний за тий орой ямартай ч нүрийн цэвэрлээд наалтыг хэрэглэж үзтээ та. Ямартай тийм худалдаа алт хийлээ. Тун зүгээр санагдлаа. За одоо паташлаад 2-ыг тавьчлаа. Тэгээд одоо энэ дээр батганы дээр тавьчих. За ихэд юм. Тэгээ 3-ыг тавьж үзлээ. Маргааш өглөө ямар ахыг харцгаая. Шүн нара өндөр нь байна зав. Гэхдээ нара
Авч чаддгүй. Баба. Гэтэ цаав нь ямар амар юм би одоорт бүр амар наалдаад шүү. Тэг өндөр бол байна. За, буцаа өмсчихэд харуул. За, нөрөн бодоод өнөөдөр ийм хувцастай юм. Тийм би орой багшийнхаа үзэсгэлэн үзэж байгаа. Тэгэхээр нь жоохон яг офис учраас ч жоохон арай өөр хувцалчлаа. За энэ хүртэл надтай бичлэг үзэн та бүхэндээ баярлалаа. Тийм готлоо амар хөөх юм байна уу? Тэгээд үзэсгэлэнтэй холбоотойгоор бичлэг хийх байх. Тэгээд тэр бичлэгээр уулзъя. Тэгээд энэ хүртэл үзэн та бүхэндээ баярлалаа. Хайртай шүү.